За үзэгч та бүхэндээ COP17 хурлаас дахин холбогдож мэдээллийг хүргэж байна. За өнөөдөр бол 9 дахь өдөр. За энэ өдөр бол усны асуудлыг бол хөндөж байгаа. За усны асуудал дээр маш олон сэдвчилсэн хуралдаанууд өнөөдөр бас бий болж байгаа. За жишээлбэл манай улсын хувьд бол одоо цас борооны усаа хуримтлуулахын технологиг бий болгож чадвал бас усны нөөцөө нэмэгдүүлэх энэ боломж байна. За энэ асуудлаар бас тодорхой хэмжээний байр суурь илэрхийлж байгаа судлаачд Эрдэнэтэд байна. За нөгөө талаас бас олон улсын энэ хөндлөнгийн судлаачдын хувьд бас яг энэ усны доктортой байдлыг бас илүү их чухалчилж ярих нь зөв юм а гэдэг зүйлийг бас онцлог хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн COP17 хуралд оролцож байгаа зарим төлөөллөөс бид албаны байр суурь асуу. Тэгэхээр өнөөдөр бол яг усны асуудлыг яг хөндөж байна. Бас дэлхийн нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг бас оруулж чадж байгаа шиг. Тэгэхээр энэ усны асуудал маш чухал сэдв. За ер нь Зандан чатар ерөнхий сайд одоо засгийн газрын хуралдаан дээр одоо бид нар хамгийн анх нэг Rangeland Flagship гэж тэр их бэлчээрийн шөхөр санаачлаг бэлчээрийн тэргүүлэх санаачлаг гэж ярихад ерөнхий сайд хэлсэн. Яг энэ бэлчээрийн тэргүүлэх санаачлаг бол ер нь бол UNCCD-ийн өөрийнх нь байдаг тогтмол явдаг сэдв. Тэгээд ерөнхий сайд зандан чатар ерөнхий сайд ер нь одоо бид нар ингээ мөнгө төлөөд энэ нүүбт ингэж төсөөсөн мөнгө гаргаад хийж байгаа хурал дээр өөрсдийн асуудал ярихгүй юм. Усны асуудал ярихгүй юм. Говьруугаа усаа татах асуудал ярихгүй юм гэсэн. За тэгээд одоо Батбаатар сайд дээр одоо тэр олон оролцсон хурал болгон дээр л энийг яриад явж ийж өнөөдөр урдлын 16 коп дээр бол нэг ч удаа усны асуудал хөндөгдөг. Энэ бол газрын коп гэдгээр явдаг байсан. Тэгэхээр бид нар бол юу гэж хэлсэн гэхээр өнөөдөр манай говь усгүй бол бид нар яаж энэ сүлжилтэд тэнцээ. Мод яаж урах вэ? Ургамал яаж урах вэ? Бид усаа ярихгүй болохгүй байна гэсэн. Тэгээд UNCCT ярьсаар байгаад ямар ч байсан өнөөдөр усны санаачлагаа оруулаад өнөөдөр усны өдрөгээд одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо энэ сүлжилтэд тэмцэх конвенцийн талуудын хурлын энэ 17 хурлын түүхэнд анх удаа бид одоо усны асуудлыг хөндөд өнөөдөр ингээд ярьж ийн мэдээж Африкийн орнууд энэ бүгд дэмжиж орж ирдэг усны асуудал бүгд ярьдаг. Тэгэхээр энэ хурлаас одоо бид нөгөө яриад байгаа оюу толгой руу одоо усаа яаж татах вэ гэдэг асуудал ихсэн гэж ойлгож байна. Энэ юу гэхээр эн чинь усны асуудал ч өөрөө ус чих гоё энергитэй учраас нотлонгийн төсөв бодлогдох үеэр говьос сонгогдсон дийлэн гişүүд арчсан гişүүд байгаа шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр мөнх хойслон гişүү яриад явж байгаа. Одоо бид нар нөгөө онг цагаан бургастагийн тэзүүгийн 9 тэрбум төгрөг. Нийт Монгол улсын төсөв дээр тэзүүний 9 тэрбум төгрөг байсныг бүхнээр нь тавьсан. Тэгэхээр одоо энэ тэзүүний мөнгөтэй болчхоор тэзүүтэй болсны дараа одоо энэ хилцээрийн шатанд яригдж байгаа тэрбум яригдж байгаа долларч за бид нар тэзүүтэй болчлаа. Манай энэ дээр 200 сая доллар гэдэг юм хэд гарахыг бид мэдэхгүй. Тэзүүний дагуу мөнгөө босгоод энэ ажил явах хэрэг урагшлах боломж үлдэж байгаа. Тэр чинь далан бариад далан чинь тогтсон тэр чинь үеийн ус хөндлүүлж үеийг цас борооны усаа тийм төрөмжлүүлээд тэр ус чинь уусаад нуур болно. Тэр нуусаа дахиж урагшаад татаад өмнө хав дахиж нуур хийгээд. Тэгээ нийт одоо мэдхгүй миний хараад 7-8 жилийн ажил болох баг. Гэхдээ ямар ч байсан нөгөө олон жил ярьсан усны асуудлыг бид хөдөлгөж чадсан л гэж ойлгож байна. Зарим одоо гадны судлаачдын хувьд бол Монгол улс ингээд цас борооныхоо усыг хоригдлуулахын боломж асар их байгаанаас ажиглагдаж байна. Тэгэхээр энэ технологи яагаад эртхэн нутагшуулж болоогүй ба гэдэг энэ зүйлийг бас яригдж байна. За мэдээч энэ нэгдүгээрт манайх чинь өөр технологи орно шүү дээ. Мэдээд хизээ манай тийм технологи байсан байгаагүй. Одоо л бид нэр ярьж эхэлж байна те. Яг нь өнөөдөр янз бүрийн тал талын шүүмжлэлүүд яригдж байна. Одоо л нөгөө нэг гүний усны тоглоорыг чинь яриад нөгөө оюутлогын хэрэгжилж байгаа усыг ярьж ирснээр ихээр санаачлагдсан. Түр усыг зөндөөл ярьж ирсэн. Тэгэхээр одоо нөгөө excessive water буюу одоо тэр үерийн ус тэр цас мөсний усыг чинь бид нэр хөндлөлт технологи. За нэг тэр айхтарч технологисоод байх байх. Одоо манай бүгд л одоо орон нутгийн үер болохоор хаагур ус усдаг мэдчихэж байгаа шүү дээ. Тэр усыг нь бид нар харж хагаад хаана тогтоовол хашвал тогтох нь гэдгийг л хэлж байгаа. Энэ өнөөдөр өөрөө яагаад яригддаг вэхээр нэгдүгээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт ордог. Энийг улсын засгийн хөрөнгөөр хийх ямарч боломжгүй. Хоёрдугаарт нь энэ нь өөрөө хідэн одоо мэдгүй дор хаяж одоо чи 400 жилийн парламентын засаглаар бодвол тэр 70 бол 4 жил бид нар хийгээд ингэх боломжгүй байхгүй. Магадгүй тэр шалтгаалдаг байсан баг. Тийм учраас үеийн засгийн газрууд өөрийнхөө мөрийн хөтөлбөр дээр тавьчихаар биелээгүй мөрийн хөтөлбөр юм шиг харагдах гэдэг болоо гэж боддгийн. Тийм болохоор бид нар бол энийг энэ коп дээр эхлүүлсэн одоо миний л одоо ажлын албаны дарга байсны хувьд хийсэн хамгийн том бахарх зүйл энэ л байна. Усаа бид нар хөтлөж чадна гэдэг бол хамгийн том ажил энийг хийсэн. Таны өвдгөр анзаарч байгаатаа усны асуудлыг Монгол улс ангуудад дэвшүүлсэн байна. За тэгэхээр яг энэ COP17-гийн усны энэ чиглэл дээр бид нар ер нь хэр зэрэг хөрөнгө татах боломжтой гэж та ер нь сарж байна. За хөрөнгө одоо ингээд сая 2 тэрбум доллар гээд санал өгчээр сайд хэлж байна. Энэ
Миний хараад 2-3 тэрбум доллар бол бид нар угаасаа л амлуулна гэсэн багцаа байсан, тэр хэмжээнд амлалт ирнэ. Амлалтынхаа араас өөрөө бид нар 2 жил хурал даргалж явах хугацаанд өөрсдөө араас нь хөөцөлдөж яваад мөнгө оруулж ирэх нь бидний ажил дахиад үлдчихсэн. Тэгвэл шууд ингээд майгаад өгчдөг мөнгө биш, өнөөдөр зураад өгчдөг мөнгө биш. Хоёрдугаарт нь хамгийн чухал асуудал бид нар дандаа ярьчаад идэг, нэг их санаал яриад идэг, айдиа яриад идэг. Тэзүү байхгүй хэн бидэрт мөнгө өгөх. Тэзүү нь байж бол мөнгө босох бол ямар ч асуудал. Тийм учраас бид нар өнөөдөр ямар ч үсэн ихний ээлжинд хамгийн том төсөл төр өнгө цагаан бургастай хөдөлж боломж бүрдсэн байна гэж харж байна. За баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэн COP17 бас дахин одоо мэдээллийг бас хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол усны асуудал гэдгийг түрүүн та бүхэндээ хэлсэн. Тэгэхээр усны асуудал Монгол улс төдийгүй за бүс нутгийн хэмжээнд бас хөндөгдөх ёстой нэг асуудлын чухал сэдв. За манай улсын хувьд бол одоо гоён бус чиглэлрэг бол хамгийн их усны нөөц багасч байгаа энэ улс орны тоонд орж байгаа. За дээрэс нь дөнгөж сая хүртэл энэ усны доктортой байдлын талаарх сэтгвчсэн хуралдаан дээр энэ алтаад амнсан доктортой байдлын яриа хэлцээний хүрээнд дээр энэ усны асуудлыг илүү одоо доктортой байлгаж энэ чиглэл рүүгээ санхүүжилт илүү нэмэгдүүлэх. За дээрэс нь энэ цас борооны усыг энэ хуримтлуулах энэ асуудлыг энэ COP17 хурлын үеэр тодорхой нэг шийдвэр гаргах төвчний энэ алхмуудыг бодит байдлаар хийх нь бол хамгийн чухал юм а гэдэг зүйлийг бас зарим хүмүүс хэлж байсан юм а.